квадратын 20%-ийг будаарай гэж бидэнд алгасан байна. За үүнийг хийхээс өмнө процент гэж юу болох тухай сэргийг санацгаая. За өөрөөр бичье. 20% нь тэнцүү. За би зүгээр үгээр бичиж байна. 20% гэдэг нь үнэндээ 20% гэсэн үг. За энэ нь 20%-тай ижилзэл. За тэгэхээр мөн та 100 гэдэг үгийн учрыг мэдэх юм бол та магадгүй мэдэх бах. Цент гэдэг нь латин хэлний 100 гэсэн үгнээс гаралтай гэж мэдж байгаа. За энэ бол шууд утгаараа 100 авч байна гэсэн үг. За энэ нь шууд 100 гэсэн үг. За иймээс энэ нь 100-ны 20 гэсэнтэй ижилзэл гэхээр 20% гэдгийн учир нь чи квадратыг 100 хэсэг хуваагаад за үүний 20-ыг будах шаардлагатай. 100-ны 20. За энд хэдэн квадрат сурсан байна вэ? Хэрвээ бид хөндлөн явах юм бол бидэнд 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. За 10 квадрат. Хэрвээ босоод чиглэлийн дагуу явбал 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. 10 квадрат байна. Иймд энэ нь 10-ыг үрждэг нь 10 ширхэг квадрат байна гэсэн үг. Тэгэхээр чинь 100 квадрат байна. За өөрөөр хэлбэл том квадрат нь 100 жижиг квадратуудад хуваагдсан байна гэж хэлж болно. За энэ аль хэдийн 100 хэсэг хуваагдсан байна тийм ээ. Хэрвээ бидэнд 20%-ийг будах хэрэгтэй бол 100 хэсэг хуваагдсан квадратын 20-ыг будах хэрэгтэй. За тэгэхээр үүний тусламжтай бид яг 20 квадратыг будах нь байна. За тэгэхээр би нэгийг хий. За би 1 квадратыг будъя л да. Зүгээр л энэ шиг 1 ширхэг. За 100 квадратын нэгийг будчихлаа. 100-ны 100 гэдэг бол бүхэл квадрат болно. За би тэдний нэгийг будчихлаа. За энэ 1 квадрат нь нийт квадратын 1%. Хэрвээ би өөр нэгийг будсан бол үүнийг будсан бол энэ хоёр маань нийлээд нийт квадратын 2% болно. За энэ яг 100-гийн 2 болох ба энэ 100 нь бүх квадрат болно. За 1, 2, 3, 4. За хэрвээ бид энэ мөрийг бүгдийг будах юм бол 10% болно тийм ээ. 9, 10. За тэгэхээр бид 20-ыг будах гэж байгаа. Тэгэхээр дахиад нэг мөр байх хэрэгтэй. За би энд байгаа нөгөө мөрийг бүхэлд нь будна. За мөн тэгээд 100 квадратын 20-ыг будчихлаа гэсэн үг. За үүнийг бодох өөр нэг арга нь хэрвээ та энэ том квадратыг аваад 100 тэнцүү хэсэгт хуваавал за би 100-гийн 20-ыг буюу нийт том квадратын 20%-ийг нь будна. За ойлгомжтой байна гэж найдаж байна.